Аха. Тэгээд ихтэй юу штэ чи сүүлийн 2 жил гэдэг чинь хүүхдтэй болоод тий. Тийм шүү дээ. Одоо 2 тийм сүүлийн 2 жил тийм. Шаал өөр хүн босонтэй амар нээлттэй. Харин тий. Тий. Тэгтээ анх минь тамаг хөтөд харж байхад нөгөө амрагийн хэлдгийг харагдаа хэл тараг өгч хэл. Жаа. Чи манай мандухатай баг чадсах тий. Мандухай чи 90 санах хаа тий. 2001 оны. Тэгэл би нэг их юм. Тийм үү. Тийм манай. Та хэд таах юм? Би чинь 76 år. Манай хэд 71. Манай хэд 78. Яан. Танигт охинтойгоо орсон чи айгуу гоё л шүү. Ийм хүмүүс нөгөө ар гэрийн асуудал хөөхд нөхөр нь ямар вэ гэдэг нь айгуу сонирхтiin билээ. Тий. Тэгээд анх бол бумаа яалаа анх нөгөө зурагтаар гарсан чинь нөгөө памперсын шоу байсан мэл үгүй л. Тийм тэрээс. Тий. Нара маратай. Тий. Централын. Тий. Тэрнээс хойш амрагийн ихнэр чи юм хүн юм бэ ингээд хүмүүс мэддэг болоо. Тэр дээр ч харцангой хөрхөн гайг байсан. Тэрнээс хойш чи од олчихлоо штэ. Одон чааш тий. Одон чааш. Тэгээ олны таньж авсан хүмүүс ингээд амрагийн ихнэр явж ийна гэж зарим хүмүүс нь хараад тий. Ямар уу? Ямар яахад гайгүй штэ. Харин ч гоё штэ. За болж яач гоё байвал тийм. Гэхдээ ядаж ингээд нэг дэлгүүр ороод юм авлаа гэж бодоход дэлгүүрийнх нь хүн айгу хөөрхөн харцаж марцдаг ч юм уу. Тийм. Манайхаас жоо тарцангуу тгий сарагсан. Өмнө бол такси суугаад ахын бахнаас загиж маяа чи одоо тэгэл 20,000 төгрөг өгөөл такси суугаад чи одоо мөнгө задлаа явахгүй байсан. Одоо бол тийг цайсан цагирхан гайг боддог шүү. Зөө. Болж. Чамаа анх харахад чи бас жаахан жоохон байсан. Тэгээд яандаа хөрх. Тэгээ одоо нөгөө бумаа тийм төрөх чагаагийн сонсоод яандаа хөрхий. Тэгээ бас манай охин бас төрсөн тэрнээс өмнө тий. Жаахан хөхтүүд яанаа гэж бодчихсэн чи хүн чинь явж ялангуяа эмэгтэй хүн чинь өөрийгөө авч явах чадвартай. Гэхдээ би чамайг ерөөсөө амраа чамаагаа авч явчихна гэж бодохгүй байгаа. Чи бол ямар ч гэсэн өөрийнхөө ачааг те хүүхдийн ачааг те амраагийн ачаанаас жаахан ч гэсэн үүрч явах. Тийм айгу мундаг ээж тэгээд эхнэр тэгээд айгу том эмэгтэй хүн болчихлоо. Нүдэн дээр. Тийм мэдрэмж байгаа ч те. Гэхдээ угсаа ээж болчоор цаанаасаа том хүн болчт юм биш шүү дээ. Тийм. Цаанаасаа шал өөр болчт юм биш шүү дээ. Шууд чи төрөө шал өөр болсон. Би өөрөө тэр би чи ийм хүн байлаа гэх. Шал өөр болчт юм лээ. Хариуцлагатай болчт юм лээ. Том хүн болчт юм лээ нэг. Хүүхдтэй болчихор. Эрэгтэй хүн чинь тийм биш те. Тэгээ эрэгтэй хүн чинь тийм. Эрэгтэй хүн чинь тэгэл хараг хүүхдлээ хүүхдэдэг. Ахтаа л гэж боддог шүү дээ. Зөв. Тэгээ чи чинь хар залуугаараа баг 3 хүүхдээ ээж болох одоо том хүүхэд нь баг өөрөөс нь хөвшнө. Тий. Баг тий. Өөрөөс хөвшин хамгийн том хүүхэд нь тий. Тийм болчихлоо шүү дээ. Даав шиг хүнийхээ ээж нь болчихлоо. Тэ гайхамшигтай энэ айгуу гайхамшигтай юм билээ. За томоогогийн найз маань эхлэхэд бэлэн болсон. Өнөөдрийн зочин бол анх комедиан амраагийн эхнэр гэж хүмүүст танигтаж дэлгэцээр гарч ихэлсэн бол одоо л ийм мундаг эмэгтэй би даасан өөрийнхөө гэсэн бас нэвтрүүлэгтэй бас амраагийн Liberty pub дээр бас эзэн байгаа тий. Эзэн биш тий биш. Биш юм уу? Би ч тэдний үйлчлэгч. Бас ингэ бадж байгаа хүн шүү дээ тий. Тий бумаа ирсэн баярлалаа. Баярлалаа. Манай тамгагийн найзч айгуу лайлаг хүмүүс. Хүү одоо би яач юугаар ярина л гэж. Одоо найзгүй болчихсон баг. Одоо тэгээд ер нь ингэж
үнэхээр ингэ сайн дотн одоо яриа өрнөхөр хүн өрий гэж бодсон. Ялангуяа сайн нөгөө сонгуулиар зөндөө одоо таны нэвтрүүлэгтээ орё гэсэн хүмүүс зөндөө гарч ирсэн баг. А weekly юу? Weekly юу? Үгүй манай энэ томогогийн найз тий. Орё гэсэн хүн. Тэгэнгүүтээ би тэр үед ингэж алгасаж ихсэн тий. Ерөн ингэж яг сонгуул дуусхийг хүлээ. Ерөөсө жинхэнэ найзтай яг одоо нөгөө дутун яриа өрнөхөр хүнтэй яриа хиймээр ингэж ингээ хайцсан байхгүй юу. Тэгээ жаахан найзгүй байгаад найз энэ нэрээ манай найз байсан штэ гэсэн үгтэй. Энийг хийгээд хүчээр бол нэг хийхгүй болсон. Чи бол да. Бомаа болохоор надад анх таньчаад чинь баг 18. Тэгтээ 18. Хэдүүл нөгөө нэг Сакура дээр хаалж иддэг. Тэр чи би 18. Тэгээ танаа охин жирэмсэн гэдэг үстэй та. Тий. Тэгээ хоёрын ийм хөөрхөн жаахан охтууд энэ хооронд чи ээж болоод. Айгу хууртай юм аа. Тэг үнхэрийг гайхамшигтай нэг. Тий. Үнхэрийг гайхамшигтай. Ямар өрөвдмөр ч юм шиг өөрийгөө бодохоор 19-тэй тэгээ тэр үеийн бумаг бодохоор бас чиний ирээдүйд ийм бэрхшээл гараад ирэх юм биш үү гэж хэлэхэд бас хэцүү байгаа ч тий. Бэрхшээл хүн чинь гэхдээ өөрөө айгу өөр нь өрөвдмөр авт юм л шүү дээ. Тий. Одоо тэгсэн амар мангар баян хүн байсан гэсэн харахад л цараас л өрөвдмөр санагдаад шүү дээ. Байгаад л амар өрөвдмөр санагдаад шүү дээ. Бүх хүмүүс ээж болчих. Тэгээ тийм мэдрэмж төртөгтэй хүн болгоно. Харин тэгээд юм аа. Айгу өрөвдөх юм болчтой байл шүү дээ. Яг өөрөө төрчихөрөө. Өрөвдөө юм болготой лаа. Лаяч бас эсвэл нэг нэвтрүүлэлтээр ойлаа бас баларсан. Нөгөө юуны сэтгэл зүй чи. Тий. Тэг би тэрийг хайлт хараад чиний хүмүүс амар хэцүү санагтаад үзэж чадаагүй шүү дээ. Тэр гэхдээ хэцүүгээ даваад дууссан үеэс байхгүй юу? Дуусны дараа болцсон болохоор тэгэл гайгүй. Аль хэдийн өнгөрөөд болоо өнгөрцөн мартаас суучсан. Би ч уул нэг амар суртай юм бодохгүй яваад орчингууд ямар нэг юм байлаа дандаа. Уйлж ямар сенсац. Тэгээ ч гайгүй дээ болгоо дахиад сенсац. Нөгөө юу вэ? Бүтлэн нөхсөөр ирсэн гэдэг. Тэр чинь амраагийн өгөхгүй юу? Амраа нөгөө нэг оюутан ангийнхантайгаа жил оюутан ангийнхан жил найзууд нь тэгж хэлдэг байсан. Тэгээ амраа чамд зааж өгсөн үг. Тий, амраагийн зааж өгсөн. Тийм үгүй гэж хүмүүс. Чи юу байгаа штэ? Бараг л ингэж комедиан биш, тий, комедиан биш хэрний комедиг ингэ баян ойроос хардаг. Тий штэ. Би чи анх нэг UB comedy live 2 ч нэг салаад. Тэгээд дараа лайв нэгсэн штэ. Тэгээд тэрнээс хойш би лайв дэвс битүү такс тасалдаг өстө оюутан бахтаа. Лайв таксыг тастаа л чи. Баг тэгж 2 маяг 3 жил хийсэн. Peace Tower дээр үү? Тий. Тэг чи одоо тайчигчдын клуб болсон. Тий штэ. Тэр чи эрэгтэй тайчиг клуб болсон. Тэгээд тийш оронгох тэгээд амраа мамрагийн зур өөдөнд байж. Тий ханаа мань үү. Орч тийм үү? Өтгөө яарсан тэр өмнөх тавьсан зургийг санагдаж шиг байл. Бага гэд сурах сонссон. Тэнцээ бас сайн дурын ажил хийгээд исэн биз дээ тий. Та ихтэй стрипсээс эрэгтэй стрип орж үзсэн үү? Үгүй. Нэрээ. Тэгвэл эмэгтэй стрип. Үзчихсэн. Үзчихсэн. Монголд уу Японд уу? Монголд. Хэрэгсэн. Гэхдээ бүр дээр үед ихтэй бүтэн тайчихгүй шүү дээ. Тайчд юм уу? Тэр үед бол тайчд. Би бол эрэгтэй стрип орж үзсэн. Бүтэн тайчд юм уу? Үгүй. Жирэмсэн бахтаа орсон. Авраа гэдэг. Би авраг стрип ороод ингэсэн чи наа чи аяар тий сүртэй би чи ороод үүс гэв жирэмсэн аяар том гэсэн. Тэгээ эрэгтэй стрип орж үзэхгүй. За. Тэгээд тэгсэн чи ингээд эрэгтэй стрип бол дээгүүрээс хээш нүцгэн зарим нь л гэж бантаа штэ зарим нэг жийсэн өмцдөг гэж тийм лээ. Тэгээд маск сасах зүцээ. Тэгэл би ингээд хоёр найстайгаар бол 0 орж исэн чи уртаас нэг танд хүн. За. Зүрхгүй юу? Тэгээ би бүр банцсан та. Надтай хамт тэгээд нэг газар зөөгч хийдэг гэсэн залуу байхгүй юу? Ойдорхоо. Тэгээ би хай чи юу гэж явж байгаас чи нөгөө харин энд ингээд. Тэгээ би банцсан та. Тийм үү? Тэр хүнийг ажиллаж чадсан чи юу гэж байгаа юм. Тийм үү? Тэгээ батар болсон.
Тэр хүмүүс чинь одоо джинстэй байх юм бол тайцсан болох юм шиг. Тэгээд зарим джинстэй тэгэл зарим тэгэл юм уутай бандаж тахалж байгаа тийм. Энэ зурдал. Гэтэ бас нэг амар сүртэй тийм амар би эсвэл тийм сүртэд н ороогүй болоо нэг тийм айхтар тийм секси микс тийм байгаа шүү дээ. Зүгээр тийм цээж нөцгөө хүмүүс ингээд бүтгэлээ. Тэгээд би за нэг юм хөө байт юм дөө. Тэр хуучин нөө comedy lab-ын байсан газар уу? Өөр газар. Өөр газараас. Тэгээ маш олон хүн комедианыг үзсэн, тоглолтыг үзчихсэн хүний хувьд чамд таалагддаг чиний дуртай комедиан хин? Толгой. Аа одоо толгой гоёс ханаа бас гоё. Толгой гэж юм бэлээ. Би ядгүй. Comedy Lab-ын толгой. Зөө. Толгой хаяа. Толгой гэж байна. Тэ ханаа. Тэ ханаа бас гоё. Тэгээд чиний гоё гэж бодох одоо нөгөө юу одоо шаардлагаа юу гэдэг вэ комеди? Гоё гэж бодгоо. Тэгэл сонсоод инээдтэй л байвал тэгэл гоё шүү. Хосоо айгуу гоё. Манай дээр гараад байгаа. Нэг клуб комедиг хосоо. Клуб комедигийн хосоо. Тэгээ нэг юутай жог ярьдаг. Залуу битэй тэгээ жоохон. Тийм. Цаачаас айгуу гоё. Тийм. Яа чи баг манай дээр 7 хоног болон гарч. Тийм үү. Зөө. Сүүлээцтэй хосоо. Хосоо гоё тий. Тэгээ хосоо. Надад ангарах ангараас гоё. Ангарыг нэг хамгийн хөөрх нь би бүр яа болсон шүү дээ. Тэгээ хамгийн үед тэрийг үзээд төглөөс. Би хөргснөөс юм авах чаа доош унаад бүр яа болсон шүү дээ. Тийм. За комеди үзэх дуртай юу? Комеди ч одоо бараг хэдэн жил дараалж үзэж байна. Бараг өдөр болгож байгаа. Цээжилтлээ л. Бараг цээждэг. Би одоо зарим хүмүүсийн жокийг бол цээждэг. Жишээ одоо хинбэ гэдэг нь чамаар таалгач болох уу? За. Ахан ирцэн. Мэдгүй. Ахан ирсэн. Ханаа юу? Биш. Ахан ирсэнгээ харангуудаа гутлан дээр нь өөрийгөө харлаа штэ. Ахан ирсэнгээ харангуудаа гутлан дээр нь өөрийгөө харлаа штэ. Төгөө юу? Баам. Дуучин болтын. Санжин. Эхлээд яг тэрийг бол сонсоогүй байна. Тийм үү? Тийм. Амар гоё. Тийштэй нөгөө юм хөтлж яхад хөтчээд нөгөө. Тий нэг ах удаж ирээд. Тэгээд тэгсэн чи эргээ харсан чи гутланд нь өөрийгөө хагаад. Тий өөрийгөө хараад. Тэгсэн чи нэг ахыг дуудуулаад дууссан чи баах ихснэр дуулуулъя гэж дахиж орилсон чи л нэг тэр хитэн дансанд мөнгө нь орсон штэ гэдэг. Тий нэрээ тийм штэ. Чи нэг таалагдаа. Тэгэл за тэгэл. Жоохон бодох хэрэгтэй байна. Юу гэвэл комеди хооронд ийм тоглоом тоглож явах хэрэгтэй тийм гоё юм байна. Тий. Тэ гоё юм байна. Тий. Танаа энэ хашааны зомби чинь танаа хуучин их тэр болгоо шүү дээ. Хосоо. Энэ ихтэй гоё юм байна тий хоорондоо тоглож. Тий. Энэ гоё юм бэ. Ер нь хэр үзчих, хэр судалж ин гэдэг юмыг харж олох юм биш үү тий. Өстой гоё хөвчлөлтэй юм хоорондоо тоглол гоё юм. Тэр чи бас тий жоохон оролтоод тий. Гэтэ бас яг дасгал болох юм шүү тий энэ комеди ихэд тий гоё юм байна. Тий. Чи баг одоо комеди клубын бас л нэг эцэг шиг байдэн шүү дээ тий. Тэгэхээр ийм юм тоглоулаад сурахчих хэрэгтэй шүү дээ. Би нэг анх комеди хийж үзье гэж бодоод. За. Тэгээ UB комедиг нэг open mic дээр гарах гад тайзан дээр гарсаа сандаснаа буцаац. Тийм үү. Тэгэл миний комеди карьер дууссан байт ба. Амар эвгүй мэлээ нэг олон хүний өмнө гарч ирэх чинь. Төсөөлөх хийх хоёрын шал өөр аа. Тийм. Гэтэ одоо бол гайгүй яриул тийм шүү дээ. ярьж байгаа төвлөх гэж бодоол. Анх бол айгүй юу гэдэг. Та анх яасан тайзан дээр гартаа хэрэгсэн. Би нэг манай Big Sisters чин
би энэ комеди үздэггүй байсан байхгүй мэддэггүй. Комеди яаж үзэх юм ч мэдэхгүй. Би ер нь одоо янз бүрийн тоглолт болоход хаанаас билет авах нь мэддэггүй байхгүй. Тэгсэн чинь нөгөө маркетингийн нэг арга багтаа одоо ч манай Big Sis-таас хийхгүй байгаа. Нөгөө жаахан олонний танил хүмүүс рүү ингээд нөгөө юугаар сторигоор нөгөө юу явуулдаг. Урилга явуулдаг шүү дээ. Анх надад тэгэж ирээд яана надад урилга ирчихлээ шүү дээ гэх тээ. Би тийм юм авч сураагүй. Очихгүй бол болохгүй нэ гэд бахан хувцс өмсөд явцдаг байхгүй. Тэг амар нийттэй тий. Тэгсэн чинь нийтдээ бас гоё байсан надад. Тэгсэн чинь дараагийн 7 хоног бас ингэж урилга ирдэг байхгүй. Тэг 7 хоног болгоо ирдэг болоод ер нь би урилга ирэх болгонд очих ёстой гэж бодоод Одсон чи ингээд 2 сар илүү дараач 7 хоног болгоо очижсэн байхгүй. Тэгсэн чинь энэ 2 сарын хугацаанд бүгдээрээ анх миний сонсон жокийг 2 сарын дараас яриад энэ заяа. Тэгээд би комеди гэдэг чинь 7 хоног болгоно тий шинэ юм ярихгүй болохгүй юм байна гэж бодоод байсан чи биш юм байна. Энэ явцсандаа бас сайжруулад явж болох юм байна. Тэгээ нэг хитэн санааг нь гаргаад open mic дээр гараад тэр open mic-ийн өдөр чинь open mic-үүдтэй кондом бэлгэнд өгчихсэн баггүй. Тэгээ тэрнээс аваад спонсортэй байсан юм шиг. Тэгээ бодож исэн чинь нэг бас хиймээр санагдсан. Бүр сайн хийж чадмаар санагдаад тэгээд тоглож болох юм уу гэдээ асуусан чинь болно гэхэр чинь болсон шүү дээ. Гэтэ амар хэцүү гэдэг заримдаа хүн инехгүй байхаар. Үгүй ингэж ойлгосон. Би тэгээд шууд ингэж юунд ороод Big Sis-таас орсон чи нөгөө MC шүү дээ. Ямар нөгөө мөнх сайхан билүү? MC мөнх сайхан гэдэг чинь нөгөө архины мэдлэг өгдөг. мэдгүй. Амар өндөр нөгөө гейт гэдэг нөгөө баар ажиллаулдаг. Байдаг шүү дээ. Тий, залуу байдсан шүү дээ, шивэстэй. Тэрний нэг бааранд пянзны нээлт болох гэж байгаа гэд. Тинчээ би бараг нөгөө Big Sis-таас гишүүн болоод маргааш жилүү тийм үү. 500 мянгаар тоглоод өгөөч гэд ирдэг байхгүй юу? Тэгэнгүүтээ би шууд ингээд амар итгэлтэй шай гэд орж байгаа юм. Тэгээ орсон чинь тийм халтуурын комеди айгуу хэцүү нь юу гэхээр үзэгчд мөнгө төлөг байхгүй. Үзэгчд комеди үзье гэж ирээгүй. Эзэн тэгээ зохион байгуулах чам хүн зүгээр нөгөө жаахан тэг хүмүүсийг баярлуулъя гэж бодоод намайг дуудсан. Тэгээ нөгөө хүмүүс намайг танихгүй. Би дөнгөж комеди хийж эхэлж чад намайг хинч танихгүй. Тэгээ би баахан нөхрийнхээ тухай яриад хинч нэхгүй. Тэгсэн чинь ядчаад нэг гадаад хүн суусан. Гадаад хүн суугаад тэр хажууд гадаад эрэгтэй хүн суусан. Тэгээ хажууд монгол эмэгтэй хүн суусан байгаа байхгүй. Тэгээ би ингээд ярьчихсан чи тэр нь ингээд тэр гадаад хүнд уржуулаад байгаа байхгүй миний ярьж байгаа юм. Гэхдээ тэрийг хаарсан чи бүр амар санагтаад тэгээ бүр комедиж биш, жокс биш, юу ч биш болоод тэгээд буугаад хинч нэгээгүй 500 мянга аваад тэгээ би бодсон тэгээ тэрийг авахад ер нь ингээд хүн комеди хийн, жок хийн гэд тайзан дээр гараад мөнгө аваад хинч инехгүй байхад санаа зовхгүй байвал би комеди юм байна гэж бодсон байхгүй. Харин би ясаа тийм. Ер нь жоо ичх нүргүй байхад санагцсан шүү. Хөө инехгүй байсан цаас зүгээр тэр энийг ичх нүргүй. Энийг зүгээр гитар эмзэг байхан бол гарч чадахгүй. Харин тийм. Айгу урлаг гэдэг чинь нөгөө жишээ зурагч гэдэм, хөгжимч гэдэм үү, киноч гэдэм үү те. Айгу эмэгтэйлэг байдэн штэ. Комеди гэдэг юмыг хэрвээ урлаг гэж бодох юм бол ганцхан энэ айгу эрэгтэйлэг урлаг байгаа байхгүй юу? Айгу тийм бүдүүлэг. Тийм тий. Тийм. Тэгэхээр амар эмзэг байж ер нь чадахгүй юм байна. Ер нь хүнд муулаад суртан дээрээс тий. Комеди гэдэг нь гоё нэг гоё юм болохоор хүнд муулаад сурчдаг бах тий. Тийм. Тэг бас хүний эмзэг одоо эмзэг эрэгтэй гэх юм уу? Эмзэг одоо сэтгүүрөө тий. Бас ингэж эмзэглэхгүй шааж очих хэрэгтэй тий. Ер нь таач хараас тий. Тийм баггүй юу. Тэгэхээр
Би тэгж бодсон. Тэгээд тэр мөнх сайхны бааранд бүр хинч инехгүй байхад 500 мянган төгрөг авч буугаа дээрээс хүмүүс надад бэлэг өгөхөд зүгээр авах ёстой юм шиг баярлаа гэд аваа гарахад би цаашдаа комеди хийж чадах юм байна гэж бодсон. Аюу гоё юм. Тэгж л бодсон. Тэгээд тэгэхээр одоо цаашдаа ингэ залуучууд ч гэсэн зөндөө тэгээд тайзанд гараад ирэх бах. Тэгээд бумаа захихад бол тэр нэг удаагийн инехгүй нэг хамаагүй те ичих нөөргөө хүүхдийг Гэтэ манайхан ч ер нь монголчууд амар имзэгч та анзаарсан уу? Монгол хүн ер нь айгүй имзэг байгаа юм да. Тий. Ер нь амар юм бол айгүй хүн дээр хүлээж авч байгаа манайхан ч. Тий. Хүн дээр хүлээж аавн имзэг вэ. Тэгээд бас нөгөө бас бусдыг бас гомдоохыг хүсэхгүй. Харин тий. Тэгэхээр бас нэг бодлоо хэцүү шүү дээ. Тий. Комеди хожуу ирж байгаа бас тийм шалтгаан байгаа байх гэж бодод тийм л да. Та ихтэй тэр нэг имзэглэх гэсэн тэр нэг таны нэг зургийг авсан байсан шүү дээ. Санаж байна уу? Би таг татж байгаа. Тийм бичлэг. Тэр та имзэглэн үү? Нүггүй. Имзэглээгүй юу? Имзэглээг би гэхдээ тэрийг хожоо харсан санаадах юм. Тэгээд монголчууд байсан бол тэрэн дээр имзэглээ сэтгэл гутралт ороо. Тийм үү? Тэгээд шүү дээ. Би тэр үед тэр нөгөө талбайны хойдолд тамхи татаад би нөгөө дандаа юм нэг одоо нөгөө карманд хийж явдаг нөгөө үнсний савтаа ихгүй юу. Тэгээд тэрийг мартцсан нөгөө байран дотор унтраагаад цементэн дээр унтраагаад ингэж аваа явцсан баггүй юу. Тэгээ би энэ дээр хүртэлтэй жаахан соёлтой маа гэж бодоод тэрнээс жаахан ичсэн. Нэгэнд ингэж зураг авч байгаа юм бол бичлэг авч байгаа юм бол ингэж татчаа тэрийг мэдэхгүй ч гэсэн тий ингэж шитгэж гэж бодсон. Нэгэнд гарч байгаа юм бол тэгээ хүмүүс миний фэн чинь бас айгу зуцаан юм давхаргатай фэнүүд гэдэг байхгүй юу? Томоогоо хартаа унтраагаад аваа явж байгаа шүү дээ. Тэр үргэлж тэгсэн юм. Энэ лай. Тий, унтраагаа явж байгаа шүү дээ. Юу юм хүн юу н тамхи татах ирэхгүй мó тэр гээд намайг хамгаалan заяа. Тэрэндээ би бүр тэрэндээ жааха ичсэн. Ёо уучлаарай. Тий, тэрэн дээр гэхдээ имзэглээг. Одоо манай нөхөр миний өмнөөс амар санаалж иччтэй бүр имзэглдэг байсан баггүй миний дараа. Би одоо нөгөө ингэж ичих нүргүү болж байгаа шүү дээ. Тэрний дараахан манай нөхөр хэсэг ингэ ганцаараа ичиж зовж агаад тэгээ сүүлд ингэ бас тоолсон. Харин тэгээ уус тоохолчтой юм лээ. Би ч юм бас ингэ өөрийнхөө комментүүдийг уншаад л сүүлд тэгээ тоохолцсон шүү дээ. Тэр нь амар юм лээ. Тий. Гэтэ нөгөө манай наара гişүүн. Бол биш, тийм биш баг. Тэрийг хажууд тий наарач од штэ. Амар олон дагаад штэ тийм үү. 400 хэдэн дагаад штэ тий. Тэгсэн чи наараа бол ирж байгаа комент болгонд хариу бичдэг баг. Одоо үрдэл. Чи амар их ажилт ёо. Би чи гэж бодож сууд ядраад авч ёо. Хүүхдээ хайж байгаа дахин битгэр. Хий чам юм бэлээ. Тэгэхээр би одоо нөгөө сая ингээд сонгуульт төр гардаг шалтгааны нэг нь бас тэр ууггүй харьцах гэдэг юм байт юм ээ. Чадахгүй тэр бид дээр би ингээ юм бичгээр ингээ урт тайлбартай бичиж болтойхгүй. Тэгээ бичээд нэг эхлээл 2 3 үл бичээл дөрөвдөөс нь залхуур хэл таа. Би бас айгүй ажилтай. Тий. Одоо нөгөө ямар ч хүн гэд над руу ямар ч муухай комент ер нь ингээд хүн сайн комменттэй сайхан мундаг шүү, хөөрхөн шүү гэсэн юмыг нэг тоож үздэг юм. Харин муулж байгааг ингээд нүдэнд шууд аргагүй тусдаг байхгүй тий. Тэгэхэд анх бол ингээд баг нэг ойлгох шахуу байсан юм. Тэгээд нэг сар болоод 2 сар болоод ирэнгүүтээ худалчлээ гэдэг ингээд альбтай юм зэйл тий. Тийм болчтой найраа болт ихдэг юм бэл. Тэр нь бүр амар ингээд иргэдтэй ингээд контакттай байгаад тэрэн дээр одоо гараад ирсэн бэ гэж би бол ойлгоод нөхөртөө хэлээрээ. Тэр болгонтой хэрүүл хийхтэй чат хийх айгүй чухал юм байна. Сая
энэ жил амраачин нэр дэвших шахсан. Тэгээ шахсан. Тэгээ нэр дэвшихийн баг 1 мм-ийн өмнө ботсон шүү дээ. Ус төрж баг ус төрчлээ амраа бол тий. Тэгээ надад тэр нэстэй гоё юусэн шүү дээ. Тийм үү. Би багшлаа гэхээр зааш. Яа. Тэгэл тэр чинь тэгэл бас л ажил шүү дээ. Тэгэл одоо тэгэл сонгуул Монгол гэх юм бол бас баг баахан мөнгө баахан зардал гарна шүү дээ. Тийм. Би ч бодсон амар болоосоо. Яаж мөнгө босгох гэсэн хандвар уу? Тэгээд тэгэл амраач босглээ зарна марна гэл юм яриа л. Юу зарна? Нөө унжгаа босглээ зарна марна гэл. Машин шинэ зарна марна гэл. Яаж машина зарна гэгээгүй босглээ явуулсан зарна гэл явуулсан. Нэр нь бол надад бол тэгэл ороогүй нэг гойсон. Тэгэхгүй бол айгу загуулчихчих. Гэтэ чи чинь одоо нөгөө яг өнөөдөр ингээ гişүн биш ч гэсэн тий амраа бол аль хэдийн ус төрч болсон хүн шүү дээ тий. Ус төрчийг хажуудаа харах ямар юм. Мэдгүй би чи ерөөсөө өөрөө ямар ч ус төр сордгоо шүү дээ. Тийм үү? Тий би ерөөсөө ус төрийг бүр аач байхгүй яа. Ерөнхийлөгч л мэдвэл мэд. Тэгэл амраа тэгэл өөрийнхөө хоббигоор юм хийж лээ. За. Би юугаач мэдхгүй байж мэдгч хүсэл байхгүй юм тэгэл авчихсан. Гэхдээ нөгөө юуны данхайсан турыг байнга ингээд шүмшээдэг тийм шүү дээ. Тэрэн дээр санал нийлдэггүй. Би чи ямар ч улс төр ойлголтгүй. Тэгтээ сонсоод хараа тиймэрхүү байна даа л зүгээр мэдээлэлтэй л олж байгаа болохоос яг нэг тийм үзэл бодол байдаг шүү дээ. Би чи сая nice гоё юм биш за. Мөс байдаг би нөгөө шихийн утга цаа ороод ичнэгээр хуйлаар. За. Тэгээд хуйлаар ороод би сая юуг ойлгосон чи улсын хурц хууль баталгыг ойлгосон. Сайн ойлгосон. Би тийм улс төрөөс болгүй. Зөв. Гэртээ бол улс төр ярихгүй юм байна тий та. Ярихгүй шүү дээ бүр аач. Чин данхайсан төр чи хэрэггүй байхгүй энэ төр гэж чамд хэлэхгүй байна тий. За бас. Бас амраагийн бас амарх орчин энэ хавьд байгаа юм биш үү? Бооч болж. За. Тийм мэдээж одоо гэр бүлийн хүний хувьд бол нэр дэвшин гэхээр ойлгохгүй ч гэсэн дэмжин шүү дээ тий. Ойлгохгүй. Яг зөв өөрийнхөө дуртай юм хийж байгаа юм байна л гэдэг. Дэмжиж яв. Тэгэхээр одоо нэр дэвшихийн наан борсон дээр бол баярлсан байна. Тий. Амарч чи нэр дэвшсэн шүү дээ тий. Тий амарчин дэвшсэн шүү дээ. Өдөө яг гарангаа алдаа болсон байл шүү. Яг нөгөө зураасны доор гэдэг. Тийм. Тэгсэн шүү. Тийм. Тэг яагаад комедиан ингэж улс төрлөө бас яваад байна? Би улс төр мэдгүй гэдэг та надад улс төр босох. Гэхдээ миний ойлгосон нь юмыг амар инээдтэй өнцгөөс харж чадна гэдэг чинь айгуулаа чадвар юм болоо гэж би ойлгосон шнэ нэг эерэг. Тэгээд одоо ингээл Украины ерөнхийлөгч тэгэл хаанхын ерөнхий сайд мэд чинь блэ. Тэгэл бүгдээрээ их юм комедианууд. Ихийнх нь ч биш л дээ. Ерөнхийдөө комедиан. Ерөнхийдөө комедиан суртай хүмүүс. Тий, суртай хүмүүс байгаа тоххот тэр би за ер нь. Тэгэл юмыг бас тэгж харах гоё эргээр хардаг хүмүүс чи ерөнхийдөө жоохон ухаан хүмүүстэй тийм болоо л гэж бодсон шүү дээ. Тэгээ өөрөө нөгөө сая Трампыг харахад ч гэсэн Трамп чинь бас тэгээ өөрийгөө яаж харуулах уу? Яаж хүмүүсийн сэтгэлийг хөдлөх үү гэдэг бас тактик амар өндөр байгаа тийм тий. Тэгэхээр бас ингэж санаанд багтаж бас энэ юм инээдтэйгээр хүлээж аавн гэдэг чинь бас бусдын өөг бас хараад тий ингэчвэл одоо гоё олох гээд байна гэсэн юм дээр бас чаналдаг хүмүүс ээж магадгүй тий. Би өөрийгөө бодоход би хаяа нөгөө Монголын улс төрийн тухай бичдэггүй л тий. Ихтэй нөгөө улс төрчин гаргасан зам мангийн одоо засч өгмөр санагтаад байдаг аахгүй хой хүний хувьд. Тэгэхээр бас ийм зам энэ зангаас болж байгаа бах гэж бодоод тэгээд за ямар ч амарчин амраа хоёр ингээд гэтээ амарчин бол одоо цаашдаа баг комеди хийхэр шинжгүй болт сүүлийн сонгуулиар хойш ерөөсөө шоумонд оролцоогүй ш цаадчээ. Тийм мафиас нар орсон хараагүй юм шүү дээ. Тий. Тэг амраа бол хийгээд байна уу? Цаашаа банк хийгээл. Тийм тэр сонгуулийн үеч бас дэвшин гэж ятаач хүртэл тэрийг хийж лээсэн. Тийм тэр үед чи нөгөө Швейцарт одсон Швейцар Герман юу лээ Швейцар Францын нөгөө таруугаа ярьдаг байсан шүү дээ. Тийм шүү дээ. Тэр ярьж байна одоо. Одоо тэр чинь болсон. Одоо надраа орсон. Тийм үү. Одоо очиж үзье л та тийм үү. Та нэр тавтахад надад гарч. Тэгээ. Тийм. Би тэгээ тавтахсан.
Тийм бүр энэ хүнээс цалин авдаг болж байгаа шүү. Пумагаас мөнгө шилжихтэй тийм дээ. Тэгнэ. Ер нь ингээ би одоо би ч 48 настай. Танай ээжээс 2 ихч. Тэгэнгүүтээ ер нь цаашдаа эрүүл байх. За би одоо Япон хүн. За мэдгүй. Нэг 65 хүртэл ингээд санаа зовох юмгүй явчих болов. Ядаж 65 хүртэл комеди хийгээд явмаар. Тэгэхээр явах уу? 65 гэдэг чинь шүү дээ. Одоо 10 хэдэн жилийн дараа шүү дээ. 10? Тий, 17 жилийн дараа. 17 жилийн дараа чи хэдтэй? Би ч одоо 24 дэх. 30 хэдтэй шүү дээ. Тийм ээ. Дөнгөж дүжтэй тий. Амар гоё үед явж байгаа шүү дээ. Амраа бид тэрийг чирч явах нас. Гэхдээ би нөгөө өчигдөр амраатай танилцсан юм санагдсан. Одоо ингээ баг 8 жил болчихсон. Амар хурд. Цаг хугацаа гэдэг чинь хүүчдэг юм байна. Гэтэ чи бас үнэхээр би чамааг ийм мундаг эмэгтэй хүн болно гэж үгүй нэр жаахан охиныг хараад хэдхэн жилийн дараастай гэсэн ээж болно гэж төсөөлж чадахгүй ч гэсэн ингээд хүн чинь ингээ болоод идэг байхгүй. Тэрэн дээр ингээ гайхаа, сэтгэл хөдлөөд тэ чамайг тэр нөгөө нэвтрүүлэх тэр гээ уйлж байгааг нь харахаар бүрстэ ёо би энийг үзэх юм бол дагааж уйлаад дагааж одоо амрааг нэг зодмоор санах тийм байна гэдэг. Юу одоо танай амаагийг сурахгүй байхад байсан шүү дээ. Чи айгуу жаахан байсан. Манай охины жирэмсэн болоод дараас хүүхдтэй болоод хэвчээ. Ёо тэр хооронд чи амраач амьдрал үзүүлээд тэгснэ амар хэнэхгүй те бараг л ингээд би тэгтээ. Тийм царай гаргаад тасаа тэгээд жоох юм. Би тэ одоо энийхгүй яах хэвээр ойлгох хэвээрсэн. Гэхдээ тэрийг харахаараа бүр ихийнх ингээд эмэгтэй хүний дургу хөрсөн баг гэж бодоод байна. Тэгээд хүмүүс харагдаж манай нөхөр яг тэгдэг. Манай нөхөр яг тэгдэг. Тийм байхгүй юу? Тэгээ олон эрэгтэй хүний яг хамгийн дургу хүргдэг царайг нь тэнцээ гаргаж чадж байгаа юм бас тий. Аста нэрээ халахын сан гэж бодож байгаа юм чи. Ёо. Үнэхээр тийм. Тий. Амагийн сайн уу? Амагийн сайн одоо бүр хил дороод айгуу хэм ярьж байна. Оо за. Тийм цагийнч манайд өглөө босоорой гээл. Тэгэл. Тийм. Айгуу л яг доолж муулаад явж байдаг. Амагийн юунд дуртай юм? Юу хийх дуртай? Цаачаа машинд дуртай. За. Машинд их дуртай. Машины Томика гэдэг нөгөө Японы юм жижигхэн хямдхан заяа гэхдээ юм хайр цэгэнд орсон баг бүх төрлийн ингээм машин байдаг аахгүй юу? Тэгээд нөгөө эрэгтэй хүүхд Япон эрэгтэй хүүхдүүд бол ингээд хитэн 100-аар дэрэг. Эрэгтэй бас тэгээ хүүхд олон тоглоом хайгуу ядаргатай мөлий гэрт хөглөрөөд. Чи амар хөглөрсөн амар дургуй шүү. Тэгин удаа тэрэн зуриулсан юу бэ? Бас нөгөө зогсоол энэ төр бэ. Хитэн 100 машин орох зогсоол зэ. Тийм одоо эрэгтэй хүүхдүүд чинь тэрийг хараа хитэн оны ямар маркийн одоо special edition ч гэдэм үү тийм бүгдийн чийжлтэй мөлий. Гэтэ бас тэр нэг бодлын гоё тийм өгөрөмсөн хоббитой болоод үгүй зүгээр нөгөө хамрынхан гэрлийг харсан төдий хитэн оны Prius Center гэдэг. Тэгтийн мөлий шүү дээ. Тэгэхээр одоо тийм дуртай юмтэй гэдэг чинь бас нөгөө юм сорох анхан суурь болоод явж. Одоо л тэгээ жоохон ч гэсэн машина ялгаад байгаа шүү дээ. Энэ нөгөө нэг эмнэлгийн машин байна. Энэ нөгөө юу байна гэдэг. Тий. Хань тэгдэг байхгүй юу? Амагийн хөөрхөн шүү дээ. Тий. Охин чинь одоо хэдтэй илээ? Одоо 8 шүү дээ. 8-тай тий. Цуг байгаа юм уу? Тий, цуг байгаа. Загсан бүтэн сайн дээж рүү явж байгаа. Энэ хүн чинь энэ эмэгтэй хүн чинь ингээд хар залуугаар ээж болохтой бас хойд ээж болсон. Хайд ээж гэхээр аим санагдаад тийм. Амар тий. Шууд өсгөлж байгаа хайд ээж санаад байна. Ихтэй юм штэ. Хойд ээж гэдэг дүрийг нь штэ. Бид нар айгу муухагаар ингээд зурдаг тийм үү? Одоо дандаа ингээд үнсгэлчин. Энэ нэг монголчин устаа орхицгээ кино үзчихсэн үү? Тийм. Тэрэн дээр нэг хойд ээжгээ бүр нэг аим монголчуудаа нэг хойд ээжгээр шууд нэг орхицсан хойд ээж төсөөл тэгээд. Гэхдээ заяа би ингээд цагдаагийн статистик Японыхан үзчихсэн. Тэгээ Монголынхаа бас үзчихсэн заяа.
хойд ээж нь хүрийнхэн дагуур хүүхдийг зодож алсан хэр байдгийг. А хойд аав нь эхнэрийнхэн дагуур хүүхдийгтэй зодсон хүчинсэн хэрэг хийд байдгийг. Энийг харьцуулахаар бараг 10 дахин эрэгтэй хүний хийсэн гэмт хэрэг их байхгүй. Тийм. Тэгэхээр тийм. Эхийнхэн хадам ээж. Эхийнхэн хойд ээж чинь одоо дотор байгаа ямар дотор сэтгэл нь ямар байгаа мэдэхгүй ч гэсэн ерөөсөө тийм гэмт хэргийн хэмжээний юмыг бол хийдэг байхгүй. Тийм шүү дээ. Тийм. Тийм шүү дээ. Эмэгтэй хүн чинь тийм байхгүй юу? Тийм хойд одоо нөгөө дагуур хүүхдийг ч гэсэн тийм. Тэгэхдээ энэ одоо үлгэр гэдэг юм амар. Танад амраа үлгэр уншиж өгөх юм уу чи уншиж өгөх юм уу? Манайд битэр чинь ингэ хоёр талд уншдаг шүү дээ. Амраа орой жинжиг унтуулна би орой амааг унтуулна. Тэгээ хоёр талд үлгэр уншдаг. Тэгээ жинжиг нь арай том болсон болохоор одоо үлгэр уншуулахгүй нөгөө унтахаа өмнө YouTube-ээс нөгөө видео үлгэрийн видео үздэг. Тэгээ амаагийн ч болохоор яг ном барьж уншилдаг. Ихийнхэн одоо үлгэрийн одоо өмсгөлчийн энтер гэдэг чинь Европын соёл шүү дээ. Тэгээ ээж нь одоолдог хүүхдүүдийг тийч. Гэхдээ ээж нь уншиж өгөх санаа нь юу вэ гэхээр хэрвээ ээж нь хөөгддөг ч юм уу, өвчин тусаад өгдөг ч юм уу, чамд хойд ээж ирэхэд хойд ээж чи аймаа шүү гэсэн санааг нь өгч штэ. Тэгж сургаж байгаа байхгүй юу? Үлгэр дээр юу? Үлгэрийг уншаад тийм. За. Эмэгтэй хүний хийж байгаа ажил байхгүй юу? Одоо надаас өөр эмэгтэй хүн бол аймаа шүү. Тийм болохоор аавыгаа те намайг өгсөн хон ч гэсэн авгаа авахаас болгоомжтой. Намайг хүүч явах юм бол намайг даг тийм мессеж өгч байгаа. Харин үнэндээ бол хамгийн амар нь эрэгтэй хүмүүс нь ингээ хойд хүүхдийг бол зодддаг аалтдаг тийм. Сүүл тас нэг гарсан. Нэрээ тийм үнд амар хөлтэй шүү дээ. Эмэгтэй хүн яг тийм хийсэл эрэгтэй хүн яг гэдэг. Тэгээ яагаад тэгдэм юм бол тэр одоо амар та ямар амар юм бэ? Тийм баггүй тэгээд тийм болохоор чи бас энийг хүмүүст хэлж явах хэрэгтэй. Одоо хойд ээж гэхэд өөрөө энэ нэрнээс ингээд айх хэрэггүй гэх юм уу. Одоо нэгэнд чинь тэгээ манайхан ч монголчууд ч аюу хэцүү шүү дээ. Бүгдээр ингээд юу байдаг шүү дээ. Юу ч гэмээр юм те. Айгу муухай харлуулдаг шүү дээ манайхан ч. Юм нөгөө нэг айгу хүн дээр хөтэж чаддаг. Одоо ингээд хойд ээж гэж ярих юм бол шууд ингээд муулаад эхэлдэг шүү дээ танаасаа. Одоо жишээ таны охины хувцсан жахан заван бахад тий. Тэгэхээр шууд хойд ээжтэй холбох юм байгаа тий. Тийм шууд тэгэж шүү дээ манайхан ч. Харцсан гоё тэгдэг шүү дээ. Тийм бол тийм ойлголт чинь л та. Гэхдээ одоо төрүүлээгүй хүүхдийн ээж болох чамаа ээж гэдэг үү? Гүү, бумаа гэдэг юм уу тий? Найз шиг гэдэг үү? Ямар харьцаатай? Битэг нэг найз ч яг би нэг амар ээж шиг мэж юм байх гэж юм хичтэй төвчтэй. Угаасаа л ингээл ээж нэгээ ээж рүүгээ авч би чиний ээж намайг ээж мэж гэх. Тэгэхээр ядгаасаа хийх хэцүү. Дараа нь толох гэдэг сантай. Тэгэл зүгээр ингээл хамт гоё байгаал. Тэгэл ээж ивэл амар хэвчээ шүү дээ. Нэг амар хүндрүүлдэг ш би. Зөө. Харьцаа нь маш сайн. Охин ихсэн сайн дүүгээ хардгуу. Амаа дотор ч нэг хүүхдэр хүүхд харуулахгүй гэж боддог байхгүй. Зөв. Тэгэл өөрөө юм хийгээл амаагийн мамааг бол харуулахгүй шүү дээ. Тэгэл хүүхдэр хүүхд харуулахгүй. Тэрээ өөрсдийнхөө хариуцлага чи өөрсдөө. Тэг нэг харьцаа дүүгээ бас. Тэгээ дүүгээ цааш орж ирээл үнсээ цаа чи нөгөөдгөөс ирээл жинжиг хаа гэж өрөөл. Тийм үү. Тэгээ нэлээ мөнгө хийгээл жинжиг хаа гэж. Өөрөө нь хаалмал зөвлөж та амаагч. Тасалж би дэх хайртай. Хоёр хүүхдийн ээж болно гэдэг чи бас төрүүлээгүй хүүхдээ за ээж гэж ямар ч гэсэн эвтэйхэн те тэр хүүхдийг өсөх орчныг бий болгох чинь гэдэг чинь бас үнэхээр гайхамшигтай. Хүн болгоны бас хийж чаддаг юм бол биш байх гэж бодод байгаа. Яг та эмэгтэй хүмүүс харцсан гайгүй тийм байхгүй юу тий тэрийг хэлээд өгөө хүмүүс. Би ч ихтэй нэг айлын ганц байсан болохоор надад ямар ч хүүхдээ ойлголт байгаагүй байхгүй. Тэгэл одоо л би ойлгож байгаа. Түүнээс нэг доороо дөө муутай байсан бол бас хамгийн амар хэвтэй байдаг хаа. Тэгээ багаас нь хүүхдүүгээ хараад өссөн хүүхдүүд байвал манай охинтой адилхан юм биш үү айлын ганц. Ямар ордтой вэ? Загс. Та.
манай мандуу хажин бас загас. 3 сар турсан биш. Тий. 3 сарын 18. Аа би 3 сарын 7. А ерөнхийдөө баримжаатай болчихлоо. Танай өөрийнхөө манай авах юм бол ямар урт вэ гэдэг юм амар ач холбогдол тий. Харин зөв тийм сонирхтой хүмүүс үүдээ би ч юм өстой ямар ч тийм ач холбогдол үүдгүй шүү. Тийм үү. Манай охин тэгдэг байхгүй. Би чи ер нь л айгүй юм түнх. Амраад л айгүй гомдон хаягаад идэх гэсэн. Амраад надад хамтаа яваа. Тэгэл одоохон жоохон удаад эхэлсэн чи харцсан гайг болчихсон. Чи амраагаас нэг өөрийнхөө одоо нөгөө чиний тий аав шиг байгаасаа гэсэн юм байсан юм шүү. Мэдгүй. Стоп. Ааш гагаас иднүүч. Аав шиг одоо нөгөө аав гэдэг чи одоо амьдрах урчин тий бас сэтгэлийн одоо орон зай одоо юм таатай орчныг бүрдүүлж өгдөг нэг том тийм магадгүй тийм тийм хүнийг хүсчихсэн чи эцсийн ингээд аав вэ нөө хин бэ нөө ер нь ингээд эрэгтэй хүн чи хүүхэд гэж ойлгосон биз дээ тий. Тийм ээ. Тэгээ ни одоо бол нэг гомдхоо байсан. Гөө битэр ч одоо айгүй хурх айтах юм гадаг шүү дээ. Заримдаа яг нэг ганц хоёр зургийн гэр орны хэрүүд гарна л да. Тэгээд хямар сүртэй шүү дээ. Ингээд гэр бүл болчихлоо шүү дээ. Харин тийм сонирхол юм бэл. Мэдээж гэр бүл болоход чи янз бүрийн одоо нөгөө шаал өөр газар байсан хүн тий өөр соёлтой, өөр амьдралтай, өөр орчинд өссөн хүмүүс нь хамт нэг гэрт орно гэдэг чинь анханасаа тийм хүн болгон эвтэй биш муудсан эсвэл аль нэг нь амар төвчээртэй тий дэлбэрхий хүлэнтэй тийм л байгаа байхгүй юу. Надад тэгтээ тэг санагдсан. Анхандаа болохоор бүгдээр амар гоё гэл хамаа битэж хамт баймаар санагдалаа. Битэж шиг бивидээ хайртай хүн хорвол байхгүй санагдал. Тэгээд тэгсэн чинь жоохон удаал хамт амьдрал хийсэн чинь айгу ядаргатай санагдал. Тэгэл ээж байгаа л явандаа дасаал яг тэгдэв санагдсан шүү. Тэгээ бас орчин тойронд энэ одоо юу гэх юм бэ? Ер нь энэ хүний ад жаргалыг хүний эвтэй найртай ингээ байдлыг хүсгүй хүмүүс асуундаа байдаг тийм. Одоо юу гэх юм? Яс хайдаг. Эсвэл та хоёрын харилцаанд ингээ шүүмжтэй ханддаг, шүүмжлэлтийг хүмүүс бас зөндөө байсан харагдаад исэн шүү дээ. Надад л би нэг шинэ жок бичиж байгаа заяа. Хэрвээ UB comedy-гийн Тэмүүлэн битээр үерхсэн бол гэсэн. Гоё жок шүү. Тэмүүлэн битээс царайлэгтэй. Тийм. Зүгээр хараа ямар царайлэг юм. Аюу гоё гэдэг чинь царайлэг харах ч бас аюу гоё юм билээ шүү. Тийм. Нэг гоё сэтгэл санаа сайхан боловчдөг юм шиг царайлэг хараад. Аюу гоё хөөх хэвчээ. Комедиан царай муутай байх ёстой юм шиг хаяа санагтаад итий. Би нэг хараач шиг дээ. Тэмүүлэн бата матага харахаар юм хөөрхөн байж болт юм. Эрэгтэй өмгөхтэй арай царайлэгтэй. Тий. Тэгээ Тэмүүлэн битээр үерхдэг байхгүй юу гэсэн юм төсөөлөл заяа. Тэгээ тийм удаа би амар амьдралын туршлагатай босс авгаа байгаа шүү дээ тий. Тэгээ удаа амар ингээд мөнгө төгөр харамлаад гэж явсаар агаад нөгөө Тэмүүлэн чи гомдож момдоод тий. Та Тэмүүлэнээс мөнгө харамлаж байгаа юм уу? Тийм мөнгө харамлаа. Тэгээ удаа Тэмүүлэн чи нэг намайг бараг ингээд мөнгөнд чинь болоод ингэсэн юм шиг хүмүүс бодсон шүү дээ. Чи яга харамлаад байгаа. Тийм нөгөө хэрүүлийг нэг айгүй айтайхан комеди болгоод одоо нөгөө зохиол бичээд таны наадах гэсэн нэг юм санагдсан. Нөгөө нэг юу нэг лайв хийгээд нэг хичээдэг нэг ховс өмсөөлээд тэрний найз залуу нэгэл нөгөө нэг гана юу? Тий тэгсэн чинь юу гэвэл нэг гана шинэ хоёр. Тий нэг үнэртэй ус авч өгсөн чинь тэрэл тэрийгээ нууцдаг. Тэрийг үзээд авраа дээр өгтлээ. Яа цэг нэ би тэрийг үзээгүй юм байна. Тэгээд тэр залуу ингэ бичлэг хийж байгаа байхгүй тэгээ яадаг бичлэг гэдгсэн чинь ингээд хадаад нэг Диори нэг үнэртэй ус авч өгсөй. Тэгээд тэрийгээ хэрүүл болохоор нуучтээ. Тэр мөсөд цааттай юу. Оо наач ямар гоё юм бэ? Би Тэмүүлэн битэрийг жок дээр наадга бичиж ороод. Авраа бүр энэ хит хоёуд давтан үүс ганцаар өгтөө нэг. Тийм үү. Үнэртэй ус авч тэрийгээ хэрүүл хийхээр нуучтээ. Яа. Харин тийм шогийн юм гараад ирдэг болохоор тийм лайв чиний юм хаяа үзмээр санагддаг байхгүй тий. Ихийнхэндээ шал дэмий үзчихдээ.
Ёо, аална илэг авна ёо. Зөө. Чи ер нь нөгөө юу үздэг вэ? TikTok ч юм уу одоо нөгөө юу гэдэг вүлээ? Нөгөө reel гүүл гэж үздэг үү? Рил айгуу гүйл гэсэн. TikTok үздэг шүү дээ. TikTok бүрийг цаг аваад байдаг. Шата үзгээ болъё л гэж боддог. Гэхдээ гоё тийм айгуу үзээд хэлчихэв. Яа гэдэг байхгүй гүйлгээл. За одоо нэг яаж л нэг богинохон болохоор айгуу хурд. Айгуу үздэг. Ямар төрлийн юм үзэх дуртай? Гоё хоол хийж байгаа бичлэг үзэх дуртай. Reel дээр үү? Тий. Амар хурдан ингээд тий. Тийм нэг гоё инфлюенсеруудын бичлэгнүүд үзэх дуртай. Тийм зөндөл юу нэ. Тийм үү. Би нөө юу үзэх дуртай? Атгах шахаж байгаа бичлэг дуртай. Бу дуртай юу? Дуртай. Чих өгч байгаа бичлэг дуртай. Би чам тэгвэл гоё шинэ юм зааж өгье. Би уцаа яалаа. Юу байдий? Нөгөө яс дуургадаг хүмүүс идэв шүү дээ. Тэрс байгаа. Тий гоё тий. Тэгсэн чинь заяа. Амт одоо нөгөө малын эмч бас яс дуургадаг эмч нар байт юм байна. Малын яс дуургадаг уу? Тий. Ихийнх нь нохой л доо. Тэгээ нохойны нөгөө нуруу муруу амар дуургадаг байхгүй юу? Тэнгуудаа нохой амар сонин бүр гээд пат гээд дуургадаг байхгүй юу? Би нэр чамд харуулъя. Ой. Бүр амар юу зараад байгаа байхгүй юу? Тэ хатчул яана. Сурсан хүмүүс идэв. Ой. Хөөрхөн те. Хөөрхөн байгаа. Хөөрхөн юм. Ай муу. Баярлалаа. Heb je bij mij? Чидэл хата хөөрхөн те. Баярлалаа. Goed. Энэ зөндөө байдгийг. Тийм гоё юм. Тий. Би энийг үзэх дуртай. Тэгээ бас нөгөө бие хамгаалах нөгөө юунууд идэв штэ. Нөгөө эрэгтэй хүн гэнт ирэнгуудаа ингэж болохгүй. Би нөгөө зинхий хийх ёстой юм заачдаг юм идэв штэ. Мэдхөө. Үзчихлээ рилгүүлэх чад харж илсэн. Би тэрийг үзэх амар дуртай байхгүй бас нөгөө. Ингээд хананд шахуулах юм болно штэ. Яах ёстой вэ гэвэл ингэж болохгүй байхгүй. Толгооноос зөвхөд өөр унах хэрэгтэй. Тэргээд тийм юм зааж өгдөг байхгүй юу? Тэгээ тийм юмыг өстө хичнээн 100-аар ингээ үздэг. Тэгсэн хэрнээ яг хийж үзье гэхээр яаж хийх юм мэдтгүү. Тий. Та одоо ингээ камерамын дээр шууд оршиж байгаа. Би дуусгаал зогсож байгаа. Тийм юм үзээд тий. Тэг хоолаас гоё нөө батга шахах бас гоё тий. Тий батга шахах хэрэгтэй гоё. Амаагийн хинтэй адилхан. Одоо амраатай амар адилхан болоод шүү дээ. Өмнө надтай адилхан шүү. Одоо яг амраатай. Амраагийн хөлнийх нь хурууных нь хомс аягүй сонирх. Тэгээ хурууных нь хомс тал. Амаагийнхаас тал. Бүр богнох нь нөө. Тийм. Тэгээ чигчээ хуруу муруу хомс байдгүй байхгүй. Тэгээд амаагийнхаа чигчээ хуруунаас хомсгүй юм байна. Ямар сони. Бүр будаа шиг үү? Тэгээ хүмүүс ч ингээ ихцээр орохдаг шүү дээ тий. Амраг их ингэж орох. Амрагийн хомс ингээ дээшээ орохдаг за. Хомс уу? Тий, хүний хурууны хомс ч ингэж орохдаг шүү дээ. Одоо хомс юм байна шүү дээ. Тийм хомс нь ингэж орохдаг. Тийм үү? Тий, тэгээ амраа тэрийг бүр амар лав одоо олон хомсгүй. Тэгээд амаагийнх бүгдээ ингэж орно. Тэгээ дээрээс нь аваагүйсэн ч гэсэн хомс нь угаасаа орохгүй яг. За. Чи хороо хомсгүй яа басан. Надад анх хаяар зав. Би их эргэцтэй хүний хөдлийн хороонд амар дургүйсахгүй амар зан санагд. Тэгээ амраагийн хөдлийн тэр амар гач хороо надад амар хөргөө харагдаад байна. Тэр хөргөлтэй юм байна. Амар том амраагийн хөл амар том шүү. Тэгэл ер нь хүн харахад агай муухай хөлтэй байхгүй. Тэгээд би тэд найзхан сэлэнгэрөө явж байхгүй. Тэгээд вагон дотор нэг гэр бүлийнхаа найзтайгаа. Тэгээд манай найзын ихэдэн харснаа. Амраагийн хөл юм ямар сайн. Наад болохоор амар хөөр харагдаад байгаа. Зөө. 3 настай хүүхдээ хөдөө ороош харагдаад иддэг шүү дээ. Сайн уу? Тийм үү. Одоо тийм сонин хөлтэйс юм. Би өөртөө хөл харж байгаа хөлтэй. Цааш зон тэгээ ядчихлаа гэдэг дандаа юм салаатаа тааш өгсөн. Ангаар өөрийнхөө хөдөө ороод иддэг л дээ. Тийм илүү. Би тэрийг харж байгаагүй юм байна. Та зон хараарай. За тийм. Нэр Юкосаны таньхин биш таних үлээ. Нөгөө миний спешиал хийсэн штэ Амрагийн бав дээр. Жил гараа өмнө. Чи байгаагүй баха. Үгүй 100. Би байгаагүй бах уу. Би саяхнаас гэрээсээ гардаг болж байгаа шүү дээ хүүхэд. Тийм штэ нөгөө Амагийн чинь бүр жаахан байсан тэр үдчээ. Тийм бэ. Хиний Цэнгүү ахын сэлэнгийн гэрд очижсэн үү? Ноцсон. Амар гоё юм л. Ацаа бид тарин сэлэнгт тийш явцгаа.
Манай гэр тэндээс ойрхон шүү заяа. Тийм үү? Оо тэгэл дараа. Дараа ирээрээ за. Тий. Тийшээ явахдаа Сэлэнчээстэй гоё юм бэл. гоё агаад Би амьдралдаа анх удаа сэлэнг рүү тэр зүг рүү явж байсан чи айгүй гоё юм бэл. Тийм. Байхын тасарсан. Тэнгуй ахын гэрлүү ингээ иргэдээ машинаар биш вагоноор явсан юм уу Тийм баганаар. машинаар явхад чи яг манайхаар ингээ таарч явдаг аахгүй. Яг манайхаар ингээ эргэж явдгийг. Та тэгээд ингээд энд байгаа сэлэнгд одоо ингээд хүн байхгүй хаа зүг гэдэг зүг рүү Манай нөхөр мөнхийн байгаа шүү дээ. Тийм өмнө тэр хоёр байж байгаа шүү байж байгаа юу? дээ. Та тэгээд бүгдээ нааш ярьсан гоо сэлэнгний зүгийн мөгийг яадаг юм бол таа. Тийм үү сонь боддог гэсэн юм. Би ч одоо тий энд ажил хийгээд тахаар ер нь ингээд тэр нь хаягтаад. Гэхдээ манай нөхөр яг хийж байгаа. Тэгээ ер нь ингээд би ч анх зүгийн аж ахуй эхлэхэд чинь би өөрөө зүгийн чинь болмоор байгаад хийсэн. Тэгсэн чинь ингээд бизнесийг аваа явахын тулд Улаанбаатарт хийх ажил маш их байгаад. Тэгээд ер нь ингээд зүгийн чинь гэхээс илүү одоо нөгөө гэрээ хийдэг хүн болчиход байгаа байхгүй юу. Тэгэхээр ер нь ингээд энэ жил хүртэл тэрийг хийжээд одоо өөр хүмүүс өөр захирлуудад одоо манайх чинь заяа 20 хэдэн ажилтнтай хэрнээ 2 3 захиралтай болчиход байгаа шүү дээ. Кофе шопын захирал вэ. Манай офисын захирал вэ гэдэг одоо өөр хүмүүсийг оруулж ирээд тэгээд айгу би одоо нөгөө юу хийх гэж байгаа штэ. Grimix шиг ажил хиймээр. Гэрээс ингэ стриминг хийгээд тий стриминг хийгээд тоглоом тоглоод Grimix ч одоо хүүхдүүдийн баг гоод нь болчиход шүү дээ. тий Хүмүүс ч оо Grimix аваад залбирлаа. тийм үү жинжика үздэг үү? За чинь дандаа англи Америк Америк видеонууд үздэг. Гэхдээ хүүхдүүд амар дуртай гинэ. Би тэгин одоо монголчин хөгшин хүнээс илүү хүүхдүүд ихтэй юм чи одоо эдийн зас одоо нөгөө бизнесийг ботхоор хүүхдүүд рүү чиглэсэн маркетинг хийж явах нь зөв. Би хоёул тэр нэг юу идэх сайгаа гот. Би Gucci өмсөн юу өгсөн байлаа өө тэр хэлэх юм байна. Юу би Gucci өмсөн ч Gucci шиг харагдахгүй юм чи л тэр айгаа. Биш. Gucci өмсөн боловч царай минь Uniqlo юу? Тэр гайс. Gucci өмсөвч царай минь Uniqlo гэсэн тийм юу зураг тавьсан чи өстой амар явцгаа. Тэр Тэгээ одоо тэгээд Grimix олно. Тий. Одоо гэхдээ яг зах зээлийг бодох юм бол Японоор чиглэсэн хамаагүй ашигтай санагдаад байна. Үшээ манай охин энд байгаад тах юм. Мандах ороод ир. Манайхаг тайм царайлаг юм л шүү дээ. Оо. Тэр зөвгөний авц өмсөнд бичлэг гэсэн да. Зөвгөйтэй хамт хоёр машин цаа бүслээрээ. Тийм. Тэр ямар хөө юм бэ? Аха. Тийм мандахаа та хоёр чинь угаасаа таньдаг те ойролцоо нас ч гэсэн ойролцоо. Нас ойролцоо юм уу? Тийм би ч бас нэг ч. Оо тийм. Тийм штэ. Мандахагийн тарсан ямар гоё. Баярлалаа. Мандахаа чинь бүр 8-9-тоогоос ахуулаад арсны арчилгаа өөрөө хинч заагаагүй байхад амар хийдэг байсан. 8-9-дөөс нарны тасралтгүй төрөх чинь. Тэгэхгүй нэг өдөр төрөхгүй явахаар шууд ингэж гараад ирдэг. Одоо яг энэ шиг. Энэ шиг ч. Алга авчих. Шууд гараад ирдэг. Энэ генд байл. Манай имээ чинь бас тий. Тийм. Автоматар бүгдээрээ юм юу тий. Тийм. Эмхтэй хүмүүс нь. Бүгдийг л энэ цэвхтэй. Цэвхтэй. Арсыг бол амар арчичаа тий. Тэ арстай. Би мандахаа шиг арстайсан бол хэдэж нүүр бодохгүй. Яахгүй. Хэдэж нүүрээ бодохгүй. Нүүрээ бодох чи аягүй ядаргатай. Би нүг бодох амар дург. Ааха. Дараа нь арилах гэж байна. Би одоо нүрээ яахан хүмүүс боддtiin болоо гэсэн чи яг бичлэгт орохоор нүрний нөгөө юу амар харагддаг юм лээ. Ялангуяа тий зурагтаар өөрийнх нь нүрийг томоор харах юм бол шоконд орчдөг дээ яана гэх тий. Тийм. Гэтэ та чинь нүрээ илүү яадаг өстэй. Хүүхдүүд чинь нүрээ бодож тоглолт штэ. Тэр шиг enjoyддаг үстэй. Тийм одоо дөнгөж сурчаа. Тийм. Манай зүгийн балыг амсуул энэ Бич мэдээ. тийм үү. Энэ гэтээ идчихэж байгааг байхаа гэж бодод байна. Энэ болохоор Европтой жоохон. Энэ ганга ус идэв штэ. Ганга ус гэж цэцэг байдэн штэ. Тэрний шүүсийг цуглуулсан зүгийг цуглуулсан бол аахгүй юу? Зөвхөн Монголд идэг. Манай
одоо ингээ савлаад зардаг манайхаас өөр бэт юм болоо. Энэ айгу өөрмөц айгу сони үнэртэй. Гангач айгу гой үнэртэй хэрнээ. Энийг үнэртэйгээр нэг айгу сони үнэртэй. Тэгсэн хэрнээ биэнд айгу сайн. Зүгийн бол мууд дүүс үн юм уу? Муу зүгийн бол муудгүй. Үнэ. 20 жил болсон ч муудахгүй. Яг наадгүй. Яа муудгүй юм. Тийм. Чихэр шиг. Тэгээд энэ зүгийн балыг ингээ өдөрт нэг халбаг одоо жижиг халбагаар ийм том халбагаар биш тий. Өдөрт нэг халбаг идэх юм бол хизээ итгэхээс шалтгаалж янз бүрийн үйлчлэгийг үзүүлдэг. Жишээ нь одоо өглөн дээр идэх юм бол хотууд бол ингээ улаан хоолой шүү дээ. Энийг ингээ хурж явна шүү дээ. Ингээ идээд урсаж явна шүү дээ. Тэр замаараа ингээ нөгөө вирус болон бактерийг устгаад тэгээд гидсэнд байгаа ашигт бактерийг тэтгэдэг. Тэгээ нөгөө чээж хорсдог өглөө босоод ингээд чээж хорсдог хүмүүст бол энэ маш сайн. Орон унтахаас өмнө идэх юм бол чин хасахад айгу нэгтэй идэх гинэ. Би одоо турыг гэж бодож байгаа. Үгүй чи турч яах гэдэг юм бэ? Би ингээд өглөөс чи миний ингээд гоёны хан цэллүүд үсээд. Би чи яг 55 байдаг байхгүй. Чи одоо 60 болчихсон. 55 болох гэдэг байхгүй. Хөөх ийм өндөр гэж 55 боллоо ч юм. Болж штэ. Жижигээс дээрээс нөгөө би чи гол нь таргалахаар би нөгөө жижигхэн толгойтой эрэг болохоор амар гаргадаг байхгүй. Тэгээд юм жоохон толж байлдаг. Нэр амар жижигхэн толгой тойрыг харьцуулахаар та дөө жоохон том толгойтой бурхан байдаг штэ. Ийм монголчуудын нэг ийм цам уу? Цам. Та цам шиг. Юу гэж аа бэ? Амар unusual never сонио юу. Би бас тэгээд өөрийгөө би бас том толгойтой байгаа юм даа гэж бодсон. Гэтэ чи тураа тэрэггүй сая гадаа хамт гарсан чи даарч ил биш үү? Би халуузаад татчих. Би тормаар. Хэнэ танаац. Нууцсан. Нэг гоё юм нэтгэж зүүн балж ангаар нэтгэж амт чиглэх шүү. Тэгээд гэсэн ингэ өөр шиг юм байна. Тийм нөгөө тас үүссэн. Энэ хоёр нэг нас хүрэх юм бол зүгийн бал бол ямар ч хүн идэж болдог. Тэгээд зүгийн балны агуулх нь нөгөө юу глюкоз гэж сахар аахгүй юу? Цэцэгнээс гарсан сахар. Тэгээ глюкоз болохоор сахартай хүн ч гэдэм юм сахарыг идэж болохгүй хүмүүс бол эмзэн заавараараа идэх хэрэгтэй. Гэхдээ бусад хүмүүс бол өдөрт нэг халбах хизээ бол хизээж идэж болно. Тэгэхдээ бас нөгөө шүдний хорхойд бас сайн гэсэн тий. Тийм үү? Тий. Шүдний хорхойд одоо шүдийг одоо хорхооноос хамгаалахад бас сайн болохоор хүүхдүүд өдөрт нэг удаа зүгийн балыг өгөөрөө гэж хэлмээр байна. Одоо би тэгээд сүйтэй бодоо ихтэй сахар нор зүгийн бал хийчих шин. Тийм каш хийхдээ гэдэг юм уу те нөгөө хайлмаг хийхдээ гэдэг юм уу цагаан идэт айгу гоё зохицдог. Баггүй юу? Маргааш оё энэ 7 хоног манайх нөгөө Black Friday зарлж байгаа. Тэгээд энэ хоёр чинь 40% хямдарч байгаа. Энээс гадна манайд 10 кг гэж амар том сав тэй зүгийн бол байгаа юм. Би складанд байгаа өнөөдөр авч ирч чадаагүй. Тэр болохоор 10 кг 190 мянга болцоо. 380 мянга 100 юм. Тэгээ энэ жижиг шиг баг 30 идэл 40 мянга. Тийм. Энэ бол хямдрахгүй байгаа. Энэ хоёр хямдарч байгаа 10 кг хямдарч байгаа. Тэгээ тийм болохоор үдсэн хүмүүс маш яцтай. Заавал томооко цэг юмнээс аваарэ. Энийг бумад бэлгэнд өгч байгаа. Ашгүй дээ. Хэрэгцээтэй юм их те. Аюу хэрэгтэй бэлэг авлаа. Чи нэг аян асуу. Амар дарангуул. юу асуу. Тэр ихтэй яцаа. Тэр ихтэй би надад тавьчихсан. Дагаж уулах гэсэн чи. Би нэрээ тийм өөдгөө багтал гэж бодсон шүү дээ тий. Тэр амрагийн царай амар зэвэн те. Хажуудаа би тэгтгий. Тийм царай гаргаад ирсэн шүү дээ. Тэрийг үзсэн. Тэгээд тий хэцүү шүү дээ. Хүнтэй найзлна гэд нэг хэрэг болно гэдэг амар хэцүү тий. Тэгээ Тэг бас нөгөө
гэр бүл бүтээе гэж бодох хүсэл хэрэгтэй тий. Тэр зорилгын төлөө бас одоо нөгөө сайжруулна тий, дүгнэн тий, одоо төлөвлөгөө гаргана гэсэн компанийн үйл ажиллагаа шиг юм цаана яваад байгаа байхгүй юу. Тэгээд тий чамайг бол охин шиг одоо охин шиг бодож байна энэ төр гэж шал худлаа яриад яах вэ тий. Гэтэ нэрээ ингэж нөгөө та хоёр ч нас ойролцоо тэгээд нас ойролцоог барах чадсан шүү дээ. Тэгээд ийм жаахан охин тамра яах гээд байгаа юм болоо гэж Нэрээ тэгж ярьж исэн тий. тийм холоос хараад бүр нөгөө дээр үйд штэ амаагийн гарахаас яах гээд байгаа юм болоо энэ айлын охиныг яах гээд байгаа юм болоо гэж бодчихсон. Тэгээд ийм мундаг ээж болно гэд. Ийм өнөөдрийн сэдв бол бумаа мундаг ээж болоод амраагийн хүртэл ээж болсон гэдэг тухай. Мундаг тий үнэхээр гайхамшигтай. Та гэдэг насны зөрүүтэй харилцаан дээр тийм амар өмсгөлт юм уу? Үгүй насны зөрүүтэй дээж биш заяа. Насны зөрүү гэдэг чинь гэхдээ басч болохгүй байхгүй. Яагаад гэх юм бол штэ. Амраад штэ тий. Тэгээ чиний чамд X гэж байна уугүй мэдэхгүй. Одоо X найз залуу байна уу мэдэхгүй заяа. Тэр байгаад ч одоо шалахгүй штэ ганц хоёр найз залуу байвал байсан бах. Амраад ч өчнөө. Тэр болгоноос тэ сурсан тактик зайл тий ингэх юм бол энгийн тэгэх юм бол тгийн тий тийм болохоор ингэчээ тэгчээ анханасаа энэ охиныг ингэ сургачих гэсэн. Тэр нь амраагийн сайн хүн байна уу муу хүн байна уу хамаагүй. Тэр хүнд тийм одоо техник нь байгаа юм чинь сурсан технологи нь байгаа юм чинь ашиглаж л таарна шүү дээ тий. Тэгэхэд тэр хоёр хүн хэрвээ нэг тал болж хамтдаа ингээд нэг гэр бүл болохгүй цагт тий зүгээр ингээд энийг одоо миний хараа олох гэж тийм одоо нөгөө юу юм бэ? Эвийн олохгүй цагт бол чинь дандаа ялгах байхгүй. Хүчин тэнцүү биш бол. Тийм болохоор тийм юмд насны зөрүүтэй хүмүүсийг харахаар нэрээ ийм бас айгу чухал тий. Наара нөхөртөөгөө бас насны зөрүүтэй тийм үү. Гэхдээ одоо тэр хоёрын төлөө би нэг санаа зовхгүй байгаа байхгүй юу? Тэгээ эмэгтэй хүн яалтчгүй ингээд нас нь бага байхаар миний хувьд бол энэ одоо яана гайгүй байгаа энэ гэж бас ингээд санаа зовхон байсан. Эмэгтэй хүнд болохоор тэгсэн чинь ингээд нийгэмд бол шал эсрэгээрээ тий та хоёрыг насны зөрүүтэй гэж загнах хүн баг байхгүй шүү дээ. Нарааг уустай амар болгож байгаа шүү дээ тий. Та ихтэй одоо ингээд нараа ихтэй найз шүү дээ. Тэнгуут ингээд нөхөр нэрнэ шүү дээ. Хин үү? Тийм бид нүдэ хамт ууж муугаал суух ер нь. Анх чинь нөгөө бэлгүүн чинь бэлгүүн бас юу байхгүй юу? Бэлгүүн чинь жаахан байсан бас анх таньдж хахад бол жаахан санагдсан. Тэгээд яанаач гэж бодоогүй л дээ эрэгтэй хүүхдээ юм чинь уучраа олоод явчих واخ гэж. Тий ер нь ингээд салаа явсан ч гэсэн нэг хохирох юм байхгүй юу? Тий. Бас тийм тий. Тийм байхгүй юу? Тэг хүүхдээ босон ч гэсэн нараа авах нь тодорхой шүү дээ. Гэтэ яг таны энэ дэр юм бэ? Одоо ингээ эмэгтэй хүн хүүхдээ салаад хүнтэй суух хэцүү, эрэгтэй хүн хүүхдээ салаад эмэгтэй хүнтэй суух амархан байгаа байхгүй. Тэрээс аяг хэцүү тий. Тэгээ одоо энэ одоо нөгөө энэ бэлгүүний хувьд бол бэлгүүн ямар хүүхд байх нь нэг сонирн биш. Одоо нараа л тий ухаантай байгаа жаргалтай байх юм бол болж байгаа. Миний хувьд бол миний зүгээс бол тий би өөрийгөө нараагийн оронд тавьчих штэ. Тэгингуудаа бэлгүүн бас нэг мэдхэд айгүй мундаг аав болсон. Чи бас нөгөө нэвтрүүлэгт хамт ороод мэдэж штэ. Амар л амар хүүхд таардаг. Тий. Тэг бас ялгаагүй бас тий ингэж бас мундаг аав болох юм бэ ингэж. Нэрээ тийм. Мэддэггүй зүгээр бичлэгээр харахад ч гэсэн тодорхой. Тэгээ энэ хоёр кейсийг ингээд нүдээр энэ хоёр кейсийг гэр бүл судлаач зүгээс тий. Энэ хоёр кейсийг харахад ер нь ингээд хүн чинь сайн аав ээж болт юм байна тий. Чиний аав чинь сайн чиний төрсөн аав чинь сайн чиний хэцүү бай хүн байсан шүү дээ. Тэгээ нас нь тэгээ одоо нөгөө бид тэр чинь 20 мөртэйж байгаагүй шүү дээ 10 хэдтэй байгаагүй байхгүй. Тэгсэн ч гэсэн тэр нас нь хамаагүй юм. Ер нь ингээд аав болоход
болдог хүн бэ, болтгүй хүн байдаг. Бэтин бэ. Тэгээд бэлгүүн бас гай хамшигтай үнэхээр мундаг болсон. Тэгээ одоо гишүүний ар гэрийн ажлыг аваа явчаа. Тийм. Та таньцаач ааж шиг. Тийм би бас бэлгүүнийг бас тийм мундаг орно гэж утга байхгүй юу. Гэтэ чам шиг ингээд чамайг боддог шиг бас санаа зовж байгаагүй. Бэлгүүний хувьд бол. Тийм бахад хүмүүс бол ингээд айгүй эрэгтэй хүн тийм эмэгтэй хүнд бол амар ширүүн хандан тий одоо нараг адаглаж байгаа штэ. Амрааг бол адаглахгүй байгаа штэ. Тийм нийгэм бас амар харгис. Тийм. Айгу бодож очлаа. За манай мандуха бас single mom. Тийм. Бас ч гэж. Оо тийм. Би нөгөө хамгийн гомддаг юм тэр хагаад идэв шүү дээ. Одоо би аавтай хамт өсгсөн бол би бүр гоё ээж байхаас ахгүй гэж боддتي. Тэрэнд хамгийн их одоо гомдож одоо тийм шүүхт өгсөн байна л да. Тэрийг ярих гэж бодож байгаа одоо нэг кинон дэр гардаг шүү дээ. Шүүхтэр хамгийн амар ингээд эмоцтойнуудаа ярьдаг шүү дээ. Тэрэн дээр би хамт байгаагүй дээ хамгийн сайн болж болох байсан хамгийн сайн хувилбар байж чадаагүй дээ. Энэ хүнд гомдож ин ч гэдэг юм тий. Амар драматик юм тий. Шүүх драматик гэж бодож байгаа шүү дээ. Шүүх дээрөө? Тий. Нэг зүгрэг авдаг болохоор шүүхт хандж байгаа. Тийм л. Гэтэ яагаад хийх юм бол эрэгтэй хүмүүс? Харин тийм мөнгөний мэдлэггүй болов бас. Одоо хүүхэд чинь амар зардалтай шүү дээ яг үнэ хэлбэл. Болчтын байна гэсэн нэг тийм мөнгө заавал бүх юм биш мэт ч юм уу тий. Тэр дотроо тэгж бодсон юм шиг. Хүүхдийг за ээжийг аваад явна гэхээр чинь тэр ээжийн ажиллах боломжийг бас тодорхой хэмжээгээр хааж байгаа тийм үү? Дээрээс нь тэр хүүхдэд хэрэгтэй мөнгө гэдэг чинь сургууль цэцэрлэг төлбөр зөвхөн тэр хувцс биш шүү дээ тий. Хүүхд одоо нөгөө амьдрах орчныг бий болгох, дугуйлан секцэд явах, соёлтой амьдрахад гарах зардал бас байгаа. Тийм тэгэхээр тэгээ ихээхэн эмэгтэй хүмүүс чинь тий жаахан мөнгө аваад баг тийгээс авч байгаа нэг юм гэж бодож байгаа хүмүүс бас зөндөө байгаа шүү дээ. Тийм. Тэр дийлэх хэрэгчүүд юм тий. Гэдэггүй шууд ирчээдэг юм байна. Манай төрсөн аав бол бас тийм ш тий. Тэг чамайг одоо дараа одоо нэг нөхөртэй болох юм бол жаахан боломжтойгаараа гэж хэлмээр сайн хүн сонгоорой. Тийм гоцсон. Танд тийм санаагүй маань тухайг яг тийм эрэгтэй хүнийг харах сонирхол нь айгуу сонь санагддаг тань. Тий, шаал таны ээж бас тэгчихсэн. Анаас айгүй анхаал амраг фүү гэдэгс одоо харин амраад айгүй хайртай шүү дээ. Тийм үү. Бомагийн ээжийг би хэд хэд удаа харж ирсэн. Боматай амар адилхан тий. Бас өндөр тий. Өндөр игч юм билээ гэсэн чинь надаас дүү юм билээ. Тий. Тэгээ амар нөгөө юу аахгүй юу? Заавал ингэж дуртайдаа ингэж нөгөө зовлонтой хүнийг зовлонтойг нь хамт ингэ хайлах хэрэггүй шүү дээ. Тийм тий. Тийм. Анханасаа юу гэж хэлээ та? Зовлон багтай хүнтэй. Тий. Өөрөө ингэ амар чадвартай хүн юм шиг. Гэхдээ ийм штэ. Хайр дурлалт гэдэг чинь биш үү те. Ерөн би бол гамшиг гэж боддог байхгүй юу? Ийм хүнтэй уулзраад би хайрлая дурлая гэж явдгүү. Нэг мэдсэн чинь гамшиг шиг цунами ирж те хүмүүсийг аваа явдаг шиг гинтим амар бороо ороод ингээд үерлээд хүмүүсийг уурсгадаг шиг тийм одоо яаж чадахгүй юм гэж боддог байхгүй юу? Гэтэ тийм биш бол ухаантай сонгох хэрэгтэй. Хэзээ нэгэн цагт тэгж дурлаад те тэр хүн одоо ямар байсан ч гэсэн би тэр хүнтэй явна гэд аав ээжигийч хаяа явж магадгүй шүү дээ. Тийм хүмүүс зөндөө байгаа шүү дээ. Тийм. Тэгээ тэгхгүй цагт нэг заавал тийм зовлонтой хүнийг сонгоод яах юм. Тийм тий.
Тийм биттэй. Тийм өсрөө тийм дээр мэдчихэж байгаа шүү дээ. Тийм биттэй. За. За. Йоо. За одоо бас гэр бүл зохиосон хүний хувьд нэг дүүтэй нэг зөвлөгөө өгчөөж. Мэдхгүй дээ би ч одоо хүн зөвлөд байхаа хүн биш шүү дээ. Хөөрхөн штэ. Тэр асуудал байхгүй штэ. За. Бумаа тэгээд одоо цаашдаа надад намайг одоо цалинжуулаад бас тий бумаагаас цалин ирдэг аахгүй хаяа тий. Тэгээд тийм ягаад гэх юм бол нөгөө амрагийн ари альбаг хийдэг. Тэгээд нөгөө комеди хийхэд чинь нөгөө урлаг зарлага бумаа барт юм ээ л да тий. Тэгин удаа би одоо цаашдаа ингээд бумаагаас тий орлого орохыг хүлээж байна тий. Цаашдаа дахин таны паб дээр бас комеди хиймээр байна гэдгийг чамд хэлье. Би бэмэ аммараа. За комедианы ертөнц ингээд бас ингээд хажуугаар яг харж байгаа хүн бас мэдчихэж байгаа. Саяны сонгуулиар зөндөө юм өөрчлөгдөд баян гардаг байсан секс цагаан богтыг гаргахад хэцүү болсон тий. Тийм. Тэрээ цааш гараагүй шүү дээ. Тий. Одоо шинэ хүмүүс бас зөндөө орж ирээсээ би бол шинэ залуучуудыг ингээд гарч ирэх юм бол үзхийнсэн гэж бодож байгаа. Чи бас тэгж бодож байгаа шүү дээ. Бодож байгаа шүү дээ. Би аюу шинэ залуу хүмүүс одоо дуртааш манай хосоо мосож баста аюу. Тий, хосоо хөөрхөө. Чи комеди. Чи манай хосоо мосоотай үгүй. Хосоо ганц би юм уу? Ганц би хазаач. Хамт зураг мөр бийдэг шүү дээ. Аюу царайлаг шүү дээ. Таньц юм уу? За тэгээ. За дараагийн зоч ингээд тодорхой болсон хосоог орж байна. Оролцоо нэрвэн дороо. Тий, гороодоос жоо хосоог аваад ирэх юм уу тий? Цаа чи баг үзэх болов? Цаа чи үзэх болов энэ яриаг. Энэ яриаг уу? Чи үзчихвэл яах вэ? Найз меншинт байх тий. Санаад үзсэн. Хосоо дараагийнх дээр хосоог авч ирээ дөрүүлээс авах уу? Тэгэл та. Хосоогийн дугаар байгаа тий чамд. Тэгээд авч ирээ дөрүүлээс аваа яг тэр үедээ танилцуулаа шууд. Тэгээ. Ер нь ингээд хүн танилцахад ямар процесс явагдахын дараагийн дугаар дээр хараад. Танай юунд хийл та? Либертэ дээр. Үгүй нөгөө ladies night дээр. Тэгээд юу? Тэгэл та болно шүү дээ. Нэр тэгэл. Ladies night жугаасаа тийм гуруулаас уухтыг тэрэн дээр хосоо орж ирэхэд одоо гайгүй үстэй. Тийм шүү дээ. Нэрээ тэгэл та. Танилцуулах нэг явцыг харуулъя та тий. Йоо. Навагас танилцуулж исэн тий. Тийм би зөндөө танилцуулж исэн мондоо. Оо тийм үү? Гэтэ эн чинь энтэй танилцаад энтэй найзлаараа гэсэн биш. Одоо нөгөө олон хүнтэй танилцаад сонголтоо зөв хийх тий боломжийг тэрнээс энтэй найз тий хосоотой танилцуулъя. Тий. Тэмүүл ингэж арай даварахгүй ч. Тэмүүл амар хөөрхөн залуу байдیں۔ Комеди дээр. Тий тэгэж арай даварахгүй. Таас тэмүүл. Тийм тэмүүл бол миний юу байгаа бас хүсэмжит залуу гэх юм уу. Үгүй биш энэ тайзан дээр байхгүй томоко тэмүүлийн айгуу сонирхдаг гэсэн тийм сэдвээр цаашдаа хид хидэн жок бичиж явъя гэж бодож байгаа. Хасаа гал таньцаа тэмүүлэг гал таньцаа. Йоо. Таарч дээ жоохон хоёр юм уу? Үгүй хоёр юм уу? За дараагийн дугаар ч юм уу бумагийн ladies night ч юм мэдэхгүй ямарсаа хосоо мандухай хоёрыг танилцуулах ажилтаа олчихлоо ойлаа тий. За Одоо царайг нь хараад фэйсбүүкээр ямар хөөрхөн дээ хөөрхөн. Намайг нөгөө UB-гийн тайзанд гарах болгонд томогойч таастаа гоё шүү ингэдэг байхгүй. Айгу хөөрхөн. Тийм урам өгдөг. Яа. Одоо шууд багтаад. Тий манай хүргэн гоё шүү. Хасаа
хосоогийн зургийг энд ингээд тавьчих Тий, байгаа. тавьчаарай хосоогийн зургийг чи оруулж ирээ. За өнөөдөр ирсэн бомод баярлаа. Удахгүй ууцсан эргээд тий. Угаасаа бид тэр чи ууддаг л та тий. За цааш та цэлингэд бас эрэхтэй манайхаар нэг ороод гараарай. Билиг бэлтжээ. Тийм амар гоё цэлинг гоё штэ тий. Тийм хүүхдүүдийг аваад яваад амарчих хэрэгтэй тий хөдөө. Нэр ханиад нь байхгүй болчих юмагийн. Тийм хөдөө яваад. Тэгээд дараагийн зочин хэн байхыг би ч мэдэхгүй тааж мэдэхгүй хосоож иж магадгүй. Гэтэ өнөөдрийн дугаар байсан болохоор дараагийн дугаар бас байж л таарна. Томоогод найз олдохгүй бол дараагийн дугаар хүртэл жахан цаг хугацаа орох юм биш үү. Тэг өнөөдөр үзсэн та бүхэнд баярлалаа. Томоогогийн найз байлаа. Бай бай.